За сайн уу манайхаа. Говьсүмбэр аймаг руу явж байгаад зам дээр ингээд Орцог гэдэг сайхан хаяг харагдах дээр н ороод ирсэн чинь эднийх чи хоршоо юм байна, малчин айл юм байна. Тэгэд үнэхээр энэ тэгц ажлууд үнэхээр супер байгаа учраас бас төмөө олон одоо энэ чи Монгол дээр л хоршоо гэдэг том компанид ажил өрнсөн малчид маань бас арай өөрөөр яаж амьдарч болох вэ гэдгийг харж болмоор харагдаа. Тэгээд хоршооны захирал одоо хоршооны дарга нь. За дарга хэм блэ өөрийгөө танилцуулаад. Наа ганчмаг гэдэг. Аа. Одоо хоршооны дарга манай хоршоо бол одоо үүсгэн байгуулагдаад 7 дахь жилдээ явж байна да. Сая нэг хоршооны зээлмэл гэж пижигнээ болохоос өмнө байгуулагдсан ба шүү дээ тийм ээ? Тий 2017 онд байгуулагдсан. 17-ны 5 сарын 11-нд байгуулагдаад 10 гишүүнтэй байгуулагдаж илээд найз зах түнэрхээ хүрээнд л анх байгуулагдаж ирсэн. Хоршоо маань. Тухайн үед одоо хоршооны модон даргахт юу бодоод хоршоо байгуулж байгаа? Тэг мэдхгүй дээ нэг дуудлагаар л байгуулагдсан ба. Яг тийм хоршоо ашигтай машигтай ч гэж бодогдож байгаа. Зүгээр яг хэдүүлээ нэгдээд энэ дээрээ ходог байна, тог байна. Тэгэхээр хэдүүлээ одоо дэд үтцсэн байна, зам нь байна, төмөр зам нь байна. Тэгэхээр энэ дээрээ нэг өөрөөсөө нэг амьдрах тийм хөөрхөн баян бүрдтэй болъё. Гэл тэгэл манай нэг найз чинь Говьсүмбэр аймагт өөрөө мод юуны байгалийн мэргэжилтэй хөх мэсэн. Тэгээд тэр маань хэдүүлээ ер нь мод тари манай авч ер нь инженер л дээ. Тэгээд анхалж эрэхтэй л хэдүүлээ эндээ мод тарьж эхлэе шүү гэжсэн. Тэгээд мод тариал эхэлчихсэн. Одоогор бол 20 төрлийн 6-7 мянган мод байна да. За. Яг бид өөрсдөө өөрсөлдүүлж тарьсан мод. 7 жилийн хугацаанд ургуулсан тийм үү? Тий, одоо 7 жилийн ургуулсан. Мод маань хамгийн өндөр нь одоо энэ 3 м, 4 м хэрэгтэй болсон баха хайлаасан бол. Тийм л болчиход байна да. Одоо хоршооны гишүүдийн тоо хэд вэ? Одоо бол хоршооны 16 гишүүнтэй. 16 гишүүнтэй. Хөөх төгшөд нийлээд хэдэн хүн мод тарьсан гэлээ сайн нэг ярьж хахад. 2019 оны 4 сарын 17-оноос 19-ний хооронд нийтдээ 49 хүн хөөхөдөөсөө хөлгөж хөлгөө мөлгөж тарьсан. Энэ одоо энэ арай уйлааснуудыг ч тарьжсэн. Тэгээ нөгөө айхтар шуурхтай тухай үедээ тэгээ нөхөө ухчаал эргэл харахад ингээ булчаад тэгээ хүмүүс гайхаад ингэж хороо бас бэж ийм шороо бас бэдгийн бахтай гэж ярьжсэн. Тэгээ яг энийг аачлах тарихад бидэд 3-4 жилээ зарцуулсан бол одоо энэ мод маань бид 30-40 жил салхи шороо. Тий. Байгалийн янз бүрийн баг зэргийн эрсдлээс хамгаалах хэмжээнд одоо зурус үүсчихэд байна л да энэ сархад тий. Тий. Тэгээ эхнээсээ үрсэлгээг өгсөн, жимсээ өгсөн, өрөө өгсөн, жимсээ өгсөн тэгээд ямар нэг юм ихлээр заавал үр жимс ингэж өгдөг юм байна. Тэгээ би бол өөрөө малчин штэ гэр бүлийн хүмүүс маань малчин ерөөсөө л малчин тэгээд энэ мод тарины төр бол надад бол хол байсан. Манай аав инженер ч гэсэн бидэнд манай ахнар л явж сууг аавта үрсэлгээ гээл мод одоо харандаа бэлтнэ гэж явдаг гэсэн өвөл уйлаасны харандаа бэлтнэ гэл тэгэл явдаг байсан болохоос би бол ястаа өндөө надад мэдээл байхгүйсэн. Тэгээд яг анх тарьж яхад энэ ургах болов уу гэж бодож байсан. Тэгээд ургахлаар ингээд яг л нөгөө хүүхд чиг арчилгаа орд юм лээ. Тэгээд нусалгаа нөгөө илснээс энэ чинь 2 жил дараалаж илснээс авсан шүү дээ. Нөгөө айгуу их тийм нөөлөг салхи болол ингээл ийм хүн үзүүрүүлдэгээл илсээр болоо чинь. Тэгээд энэ чинь бүгдийг гараараа нөөдөө хөхтэйг нийлээл ухаж гараа. Нөөлөг салхич ер нь ингээд анзаараад хад манай энэ тал нутагт 6 сар өнгөрөхөд их болт юм бэл. Тэгээ яг нэг хөөхөн гээл нахаалал нэг хөөхөн ногоор бол ингэ жижигхэн гараад ирэхтэй зэрэг наачаал элсээр болж чаддагсэн. Тэгээ одоо бол болгохт гаргалцаас. Тэгсэн мэ. Малчид одоо юу хоршооны гişүүд маань эргэн тойронд ингээд цуг та нутгалж гинөө ер нь. Үгүй манай хоршооны гişүүд маань ер нь ихэнх нь бизнес эрхэлдэг. За. Тийм хүмүүс. Биднэрт хамгийн их хэрэгтэй юм нь юу гэдэг вэ гэхээр нэг хөрөнгө оруулалт санхүүжилт хэрэгтэй шүү. Тэгээ юун дээр нэгдэж чаддаг гэхээр юунд нэгдэж итгэдэг гэхээр хүмүүс ч ах トゥ нартай итгэдэг. Тийм учраас бид нар нэгдээд үдий зэрэгтэй явж байна да. Тэрнээс л одоо өчнөө л хүмүүс төрөөс мөнгө авч ил байна. Итгэлийн алдаал одоо дампуурсан юу зөндөл шүү дээ. Бидэнд бол итгэл хүлээлгэж олон гişүүд байгаа. Тэгээд тэд нарт их баярлж явдаг л тэгэлээр. Ер нь бол одоо мэдээж энэ одоо том байгууламж их чинь хэдэн жил ашиггүй байсан байж таарна шүү дээ тийм ээ.
Тий, ноднон анх удаа 160,000 төгрөгийн ашигтай ажиллажсэн. Оршоо юу? Тэгэл 16 гишүүнд 10,000 төгрөг өгөхөө гэнэ. Манайх ч шинийн 3-нд хаврын тэргуун сарын шинийн 3 дандаа ингээд нөө хошиныхаа бүх шийдэх хурлыг хийдэг байхгүй. Тэгээд нөгөө урт болон богино хугацааны төлөлгөөгөө ярьдаг. Тэгээд нөгөө ашигтай 5-6 жил ер нь ах битэр нөхөр битгуур ер нь зэмлүүлсэн. Юу хийгээд байгаа юм. Энд чи хизээ ашгаа өгөх юм гэл тэгээд лээсэн. Тэгээд нодны анх одоо нэг нүүр тэн Оршоо байгуулах гэдэг анх энд ирэхэд тийм хэрэгцээтэй ярилцахад юу гэжсэн гэлээ. Тэгээд 2-3 сар болсон чинь. Тэгээд тэр ч бас нэг манай нэг хамаг болж байсан. Манай нэг бий. Оршоо байгуулах санаатай ингээд ярьсан чинь. Уулаашаас байлаа. За бүтэхгүй дээ л бодчихсон юм. Яаж идэхгүй энэ чинь ямар шин байраа гэдгүй бид нар тийм хугацаатайгаар ирсэн. Тэгээд айгүй жижиг аяг шиг гэртээ дотроор ирсэн. Тэгээд нүүгөөд бүр залхацсан. Тийм байсан л дээ. Тэгээд манай ах маань одоо ингэж яваад яах вэ? Малж байна. Тэгээд хонь голдоо. Хонь адуу хур ямаах тал байна да. Манай яг нэг тал нутагт зохицоод малаа малж байна да битэд чи. Ер нь нууц шил эдэн тааны малтай байна. 1000-т малчин болсон уу? Оо болно шүү дээ. Энд ч одоо хүүхэд байхаас л малчтын нэг одоо нэг хөсөл мөрөөдөл шиг 1000-т малчин болох. Тэгэл цаашлал аймгийн аварга улсын аварга малчин болох гэрлээ. Улсын аварга малчин болсон тийм үү? Тийм өнгөрсөн жил. Улсын аварга их том зуудны арга дээр улсын аварга малчин болсон да их баяртай шүү дээ. Нөгөө нэг одоо цас мөс шуурдаг жил үү? Тий одоо нөгөө төмөр жил. Гэдгийг чинь даваад. Яаж даваад хэрэг? Тэгэл бас далай төмний буйнд л давсан. За ер нь манайх энэ дээр нөгөө битүү хороотой. За. Тийм учраас нөгөө хамгийн түрүүнд эрсдлэл харах нь чухал байдаг шүү дээ. Ямар нэг юм тий хашаа хороо маш сайтай. За. Тэгэл тэжээсэндээ ер нь бол. Дандаа хөвгээр тэжээсэн нийт 10 тонн тэжээл авч. Тэрийг өвлжөнгөө 4 сарын 24-нд малаа тэжээсэн шүү дээ бид чинь. Тэгээд хоргодлогоо. Битүү хашаа хороондоо яачаал хашчаал тэгэл тэжээсэн. Гараад мал гараад явах нөхцөл өндөр шувуу суух хар газаргүй байсан шүү дээ. 11 сарын 6-наас эхэлж цас ороод тэгээд 4 сарын 20 хүртэл ерөөсөө нүд гараагүй шүү дээ. Тэгэл нөгөө малаа хашаа хороо сайтай болтол андорсон доо. Тэгээд нөгөө манайх чийшээгээ Баянжиргал руу гарсан. Малаа туугаад. Тэгээд Баянжирланд чинь сайхан одоо манай энэ авнил цастай байхад чинь Баянжирлан сайхан болцсон. Ихэнх нүүдлийн зөөгөө тийшээ гарсан байх үед. Тэгээ 12 сарын сүүлээр Баянжирлан бас ялгаа авахгүй. Цас орж шороо шураад. Цас ороод ноцоод болоо. Тэгээ бидэд эргүүлж малаад ачиж авсраад. Тэгэл 12 сараас 4 сар хүртэл тэжээсэн дээ малаа. Тэгжээж л анд орсон да. Тэгээд юу цас хайлал нөгөө гарсан. Айхтар зууд. Энд одоо олон бас нэг нэлээд хэдэн одоо амралтын байр, гэрүүд байсан мэнэ одоо бүгд тийм гэрээ орчныг харуулдаг бол энийг бүгдийг нь өөрсдөө хийсэн гэсэн үү? Тий, өөрсдөө манай хошооны гишүүд, манай ажилчид хийсэн дээ. Хүүхэд багчууд нь төмрөө зүлгээл, хөөхнүүд нь давга оёол, эсгийг оёол. Өглөө 6 цагаас оройны нар жаргатал хийж бүтээсэн дээ. Бид ч одоо яг тухайн үед бол бас нэг хамгийн дайтлаа 28 молоо байсан шүү. За. 28 молоо яг энийг бүтээн байгуулах ажилд оролцож байсан. Тэгээ хамгийн гол нь одоо хүмүүстэй хэлэхэд гар сэтгэл нийлж ажиллаж чадвал ямар зүйл бүтээж болдгийг одоо хэдүүлээ гараад харна. Одоо 5 жил 6 жил хүлээж агаад тэгээ 6 жилийн дараа 10,000 төгрөгийн ногдол ашиг өгсөн гэж байна тийм үү? Ашигтай ажил. Тий. Ингээ нэг асар их хүлээлт төвчээр итгэлцэл найдвар эцэст бол үр дүнд хүрж болохыг бол энэндээс харуулах гэдэг. Тэгээ манайхан чи бол яг хөгт тэр нэг юм ихтэрэл жилийн дараа хэсгцүүлэл мөнгө төгрөндөөсөө болоод хэрэлдээл тэгэл хинийхэн ч ажил бүтэхгүй болчдөг. Тэгэхээр эдний хоршоо бол танах чи орцог юу лээ? Орцог илгэн хоршоо. Орцог илгэн гэдэг хоршооны бол үнэхээр үлгэр жишээ болмоор хоршоо. Тэгээд гарч одоо та бүхний бүтээн байгуулалтад танилцгаа. За тий. За. Орцог гэж юу гэсэн үг юм?
Одоо манай Тэнгэрийн сургуулийн лого гэж ийм тоон шиг юм байдаг хөөхгүй. Танаатай ч бол их л төсөөтэй юм байна. Тэгээд сонирхсан юм байхгүй. Орцог гэж одоо яасан вэ? Орцог гэдэг чинь ер нь бол орцог гэд хоол байд юм билээ. Монголын үндэсний хоол. Гэхдээ яг юмнаас хайгаад үзэхлээр орцог гэдэг чинь тэр онцгой содон гэсэн утгатай үг байд юм да. Тэгж би ойлгос хоёр салаал байд юм лээ. Тэгээд орцог чинь манай энэ хойд уулын уул ахгүй бидэнд тал нутгийн бидэндээ бол уул л да. Тэр уулыг чи орцог гэж нэрлэдэг. Тэрний артл дээр нь илгэн байгаа. Тэгээд нөмөрт нь мосын нууж уулын нуурд амьдарч байгаа учраас ингээд хэдээс орцог илгэн гээд орон нутгийнхаа нэрээр нэрлэсэн. Тэгээ ер нь орцог гэдэг чинь өвөрмөц. Энэ тоон нь ямар учиртай гэхээр Монгол гэр болгон тоонтой байдаг. Нэг нь дээвэр дор, нэг нь тоон дор гэсэн утгатай. Хийж тооноо оруулж ирсэн. За. Тий. За энд одоо юу байна? Одоо энд яаж ярахаар вэ? Ямар зүгээр яг ийш алж байгаа л. Энэ одоо жишээлбэл юу? Энэ болохоор манай махны цех, мах боловсруулах цех. Өөрсдөө газар гэсэн өөрсдөө энэ махны цехтэй. Тий, өдөртөө 50% таван бодыг яг чанар стандартын дагуу бэлдэх. Тийм махны байх газар байхгүй. За. За гэрүүд энэ хойно амрагчдын байр байна. Энэ цамцаг гэр маань болохоор бид нөгөө өөрсдөө хийсэн. Гэр. Тэгээ тал нутгийн салхинд төмөр өөрөө хөдлөхөнд баг. За. Учраас одоо бат бөх байдлын төмөрөөр хийсэн. Тэгээ арай нэг өвөрмөцтэй. Тий. Тэгээ нэг өөрсдийн сэтгэл шингэсэн гэр учраас энэндээ бас их хайртай. Ер нь танаа махны үйлдвэрийг сонирхоод гэрүүдийг тус урдан ч амрагчдын байрыг нөгөө тарьсан хэдэн мянган 70,000 мод лөө. Тий. Одоо энэ 70,000 мод олсоо. 70,000 модоор тоо галцсан. Ихний тоолол ослал бүртгээд идэгсэн сүйлдэ байсан. Одоо ургаад байгаа болохоор энийг анзаархаас эхний үед ч л энэ ягаа өгч үү, энэ яач юу гээл яддагсан. Одоо тэгэл ингээ харнагаа болчихлоо баярлал байна штэ. За тийш. Ер нь яг орцог илгэнгээд хоршооч бол одоо за мал аж ахуйтай мал боловсруулах мах боловсруулах жижиг үйлдвэрлэлтэй зоогийн газар гэдэг юмнууд шүү дээ. Одоо ингээ аялал жуулчлалын чиглэлээр бас үйл ажиллагаа явуулах гэдэг байна тийм үү? Тий. Одоо энэ нөгөө хүмүүсийн хүсэлтээр л аялал жуулчлал орчиж байгаа юм л да. Нөгөө замаар явж байгаа усууд замарх хэрэгтэй өндлөр гэрээ барайл, хоол хэрэгтэй өндлөр хоол үйлдвэрлэлээр ороод одоо тэгээ танад наалт нутагч бас үзэх харах юм юу вэ гэдэг лөө бас нэг аялал жуулчлал байж болох юм тий. За. Гэдэг утгаараас аялал жуулчлалаар орсон. Тэгээд энэ том салбар руу ороод 1 жил болж байна да. Тэгээд манай аймаг сумаас бол аягүй юу ядгалаа бидийг дэмждэг. Тэгээд бид 4 сарын 16-нд бидэд Боржгийн хаатын харгаа гэдэг ивентийг зохион байгуулсан байгаа. Тэр нь яг гэхээр нөгөө харваачдын дунд зохион байгуулагдаж байгаа тийм тэмцээн байхгүй. Ер нь бол энэ жил дараа жилээс ч юм олон улсын тийм тэмцээн болгоно гэсэн зорилготойгоор. Боржгийн хаатын харва ном сумаар авах юм тийм үү? Тий, энэ чинь ер нь бол манай Боржигны тал нутаг шүү дээ. Боржигны бартлын үргэлжлэл байгаа. Тэгээ Боржигны Чингис хааны дүү Хавтасрын хүү Эсвэнгүй мэргэн гэж байсан юм байна. Тэгээ алдартай мундаг харагдах юм байсан юм байна. Тэгээ Эсвэнгүй мэргэн нэрнж тийм ивентийг зохион байгуулалт хийсэн. Тэн дээр нь болохоор нөгөө үндэсний харваа, морьт харваа гэдэг манай Монголын уламжлалт морьт харваа буюу морьт намна гэж ярьд юм бэ. Харваач гэдэг юм байна. Тэгээ тэр бол их бас их гоё үзүүштэй. Нэг огшоос нь тийм их гоё тэмцээн гэдэг юм уу. Одоо тэмцээл болцсон юм байна л да. Энэ бол одоо дэлхийн талыг эзэлсэн байлдан дагуулсан морьт харваа маань одоо тэмцээний хэмжээнд авчиж тэр ивентийг зохион байгуулсан. Манай орцыг түшиглэж. Тэгээ манай дээр болохоор энэ жилээс морьт харвааны зөв клуб маань одоо байнгын хичээлж одоо морьт харваагаар хүүхдүүдийг хичээлүүлэх, элсэн жуулчдад үйлчлэх тийм юу явагдаж байгаа. Танай аймгийн клуб юм уу? Та өөрсдөө байгуулж бид манай дээр түшиглж ирсэн залууч бидэд ивент итгэж тодорхой хэмжээгээр ивент итгэж тэгээд зохион байгуулж байгаа байхгүй юу. Ер нь бол манай аймгийн аягаа гэдэг одоо олон улсын хэмжээний мастер залуу байна шүү дээ. Морьт харваагаар одоо тэр морьт харваа бол үзэхэд бас гоё. Огшмоор тэр монгол хүн бол огшмоор юм билээ. Морь унаа тэгээд тэр маш хурдан хугацаанд тэр олон байгаа харваад явна гэдэг бол бас их гоё юм билээ шүү дээ. Тэгээд тэрийг бас нэг
түгээн дэлгэрүүлэх тэр нэгэ дагаад нөгөө Монгол хувцлалт, өв соёл, морины соёл, хувцсны соёл, харууны соёл гэж одоо олон соёл дагд юм биш үү? Тийм юмнуудыг тийм ивэнтийг зохион байгуулсан. Тэгээ жил болгон одоо ярилцаад 9 сарын сая нөгөө цагуур юу болж байгаа онцгой эсвэл 4 сая 16-нд айгүй их шуурхтайсэн. Тэгээд ер нь налгар намраар хийх. 9 сарын 22-нд хийх. 5 гарсан болоо гэж бодож байна. Жил болгон тэр ивэнтийг зохион байгуулсан. Одоо гадныхан энэ мартараа бас их сонирхдаг болсон юм байна нэг үе. Манайхан ч бас их харуулдаг, сонирхдаг болсон юм байна. Энэ жилээс бид нар бол одоо таньж мэдэж эхэлж байна шүү дээ. Тэгээд энийг бас дэмжих нь чухал зөв юм байна гэдэг. Ер нь одоо танад нэг удаа ирэхэд хэдэн хүн хүлээж авах чинь чадлаа хаа? Манайд бол энэ Монгол гэрүүдэд бол 20 хойд байшин тоол нийлэхлээр нэг 40. Хоолны зал маань 40. Ерөөсөө л 40 хүний ч хүчин. 40 хүний хүчин чадлаар бүрэн ашиглаж чадж байна юм одоо. Хүчин чадлаараа бүрэн ашиглаж чадахгүй л байна л да. Ер нь нөгөө хүмүүс нэг тийм айхтар танигдааг болохоор. Тэгвэл одоо хүрээд зориод ирэх юм бол бүрэн чадлаараа боломжоор ажиллах. Тэнд хараад тэр нэг наан адуу байгаа тэр сэндвич бас тэр танаа малын тэндээ нөгөө зодыг давна гэдэг чинь тэндээ сайн хашаад хийжсэн гэсэн үг. Тийм. Тэгэд энэ бол манайх нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын хөдөөж хасантай хамтраад зодын эрсдлийг даван туулах төсөл манай аймаг дээр хэрэгжиж байгаа юм байна. Тэгэд манай аймгийн 17 бүлэг манай аймгийн нэг 10-аад бүлэг гэдэг чинь нэг хэдэн малчид одоо нөгөө хонио төлөвлөлээд нөгөө богино эдийн засгийн хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулах ер нь яасан тушиж үтж байгаа байхгүй юу. Тэр нь яаж байгаа гэхээр нөгөө эрт хугацаа тавиад хурглуулаад тэгээд одоо 8 сартай 9 сартай малыг зах зээлд борлуулах. Одоо бид нар чи 90 хон болгож яаж 400 мянгаар зардаг бол одоо ингээ яг чанар стандартын дагуу тэжээгээд савлаад ингээд зархад бид тэрийг туршиж үтсэн төсөл энэ хавар манай дээр болсон. Энэ намраас ихэлсэн. Тэгээд тэнд бидэд одоо нөгөө төвл 200 за 11 сараас 1 сар торлуулаад тэгээд нөгөө нэмэлт хичээл өгөөд ихийн хичээгээд тэгээ одоо ногоонд гаргачихлаар нөгөө хичээл өгөөгүй хургнаас яг хичнээн грамаар илүү байх нь тий. Тэрийг туршиж үтсэн. Тэгээд манайх бол амжилттай яасан. Амжилттай гэж бодож байгаа. Шал андаа байлаа. Сая засгад мэд гэж байгаа байхгүй. Нөгөө тарган мариатаа орно чи засаа нь өөх тий том бит. Тэгээ одоо энэ намар 10 сард байлаа. Тэгэхээр чи бид нар нөгөө 4-5 жил бэлчээр ашиглаж хүмүүийг хөдөлмөр ус хүмүүийг ашиглаж гад нэг өрөөний бид дээд 500 мянга төгрөг шүү дээ. Тэрийг чинь одоо нөгөө богиносгож амьдралын чанарыг дэвшлүүлэх. Тийм л. Нэг юм санахад одоо сая чи нэг бахан оршооны зээл мэл гэд бөө юм мөнгөлөө шүү дээ. Тэрнээс авсан уу? Авахгүй юм. Бид нарт одоо тэрээс ярьж байгаа. Тэгээ манайх чи нөгөө оршооны гişүүн нь болохоор нөхөртэй. Тэгэхээр бид 50 сая аваад. За. Тэгээд бид том юм байна. Тэр оршооны зээл маань малчдад бас их нэмэр болсон. Шүү. Амьдралнаас тэр их зодны дараа нэг сэтгэл санаа болоод янз бүрийн юм дээр манайх нь өөрсдөө янз бүрийн мараа цагаараа төлөвлөж болсон. Тийм байна. Сахууд л нэг сахууд байж. Нөгөө яг эрсдэл өөрсдөө давцаач. Малчд одоо ингэ шүү дээ. Одоо магадгүй үлзээд яриад ингээд хашаа машаа яж байгаа хүмүүс яриад танаа дээр туршлага судлын юу аяг бол нэг тийм дөргөөцөөд авахгүй байна. Шүү дээ. Айгуу дуртай. Шэр. Тэгвэл одоо манайхан харж байгаа бол сайхан ирээрээ ингээд Говьсүмбэр аймагт ингээд Орцэг гэдэг ингээд сайхан яг замын хажууд байна. Биднийхийг бол бас л нэг ирээл үзчихмаар л байна. Одоо манай мянгат малчид бол бас л нэг бүгд л нэг иймэрхүү болчоод бас болмаар санагдаад шүү дээ. Одоо модч үү? За би нөгөө 4 сар Стойнос төлхөр мөсгөж тавьсан бол маань энэ юм да.
Тэгээ мандчтай бод алам. Энэ чинь хамгийн түрүүл ногоор нь. Өндөр нь өөр болно. Тэгэхээр мал өөр ирэхгүй наашаа ингээд шажигдлаггүй шүү дээ. Тийм. Тэгээд хүүхдүүд үрж мод болчлоо гэж хэлдэг байгаа шүү дээ. Мод руу мал болчлоо. Тэгээд цагаараа наашаа гүйж ирээд хинэн ч ингээ хөөгөө гаргах чинь. Тэгээд хүүхдийн хүмүүжил төрөлнөөс гэж. Миний ээж аваа хтон хамгаалт юм байна гэдгийг юусаа илээгүй ч гэсэн дахин сууж идэв юм. Асааны гişүүдийн хүүхдүүд бол энэ дээр ч ажиллана үст тийм ээ. Ажиллана. Тий, тэгэхээр чинь хөдөлмөр соргоно гэл ингээд. Одоо бид нар уг нь ураг удам болгоноороо ахын дүүсээрээ хин нэг нь заавал нэг иймэрхүү газартаа баймар болчиход байгаа байхгүй Улаанбаатар ч. Тэгэл нэг дөрөв ханы тонд ашигдаад тоглох газар олдохгүй хөдөөний амьдрал мэдэхгүй ингээд санаа өсөж шүү. Хөдөөгөө болцсон хөдөөний аав ээж ах トゥ хоор болцсон тийм хотын залуу гэр бүл болсон гэж бэт юм байна. Тийм. Сүүлийн 2 жил ингээ анзаарч байгаад манай дээр нэг гэр бүл ирдэг байхгүй. Тэр хоёр болохоор ээж аавууд нь одоо тэр нутгийн тэр гаралтай гэсэн мөртлөө одоо яг ингээ зориод очих. Хөдөө байхгүй. Тэгээд би ч одоо манай дээр ингээ жил болгон ирчээ гэдэг. Энэ жил ирээд ингээ хүүхд мод тариад хэрүүлээрээ. За. Тэгээд явсан. Тэгээ би бас тэндээс юу бодсон гэхээр тийм залуучуудад зориулсан бас нэг хөөрхөн тийм очбөрч юм уу байхаар юм байна да. Тэгээ ирээд амарч явахдаа тэд чинь ингээ хүүхдүүд хань услуулаад байгаа. Тийм. Тий. Мод тариулаад ямар гоё юм бэ? Ямар хөвгчлөлтэй юм бэ гэл. Тэгээ нэг хүүхдүүд нэрэл ингээ малын баскыг гიშгэж чадахгүй байсан нэг эхний 2 цаг. Тэгээ нэг 2 3 цагийн дараа нөгөө хүүхд нэг хонь руу ороод Монгол хүн болохоор тэгээ цаагаараа ороо явчих واخхой. Тэгээд дотроо би бодож ирсэн. За яг бас нийгэм бас нэг хэрэгцээтэй юу байгаа юм байна да. Орон зай ч юм уу те. Маш хэрэгтэй. Тий. Одоо тэр чинь хөдөөтэй байна гэдэг чинь. Хөдөө явж нэг 14 хоногч болохоо хүүхдүүдийг хөдөө энэ агаар ирэх чөлөөтэй тоглоулна гэдэг бол үнэхээр ч байна. Тэгээ мал аж хөрөө орж байгаа. Гүйж ирээд мод ирсэн дуртай цагтаа тоглож байгаа. Тэгээ энэ хүүхдэд нэг айдсгүй шумуулгүй тийм газар байгаа байхгүй нэг чинь. Тий. Таглаамын талбай хайцсан. Тиймэрхүү хүмүүс ирээд санаа манай хөдөөнөө ирж яая гэдэг юм хөдөөж бас. Ааш айгуу дуртай байлаж аав юм уу? За манай залуучуудаа энэ тест нэг өгөхөр бас сайхан газар байна тэгээд хөдөө гадаа гэж байгаа хүмүүс бол бас сонирхол байна. Тэгээ ер нь миний хамгийн энэ нэг ажил дондаа хамгийн харах тухтай хэлэх ярих тухтай харна. Энэ мод. Яа чинь нөгөө хөрхөн бицэн баян бүрд байгаа байхгүй. Хүний сэтгэл байглаасаа заягц биш хүний сэтгэлээр асар их цаг хугацаа асар их мөнгө орж иж ингэж босож байгаа тийм. Услан гэдэг чинь тог ямар байгаа илээ те. Ингээд яг ингээд үнэлүүлбэл баршгүй тийм байгаа да. Нэг бол юм үзүүлэх дуртай, ярих дуртай нэг юм маань байгаа. Өөрөө малчин хүн. Тэгээ сүүлдээ ингээд мод тариал. Тэгээ сүүлдээ илж очрол хоол хүлдэрлээ ороод, мах хүлдэрлээ ороод ингээд явчихлаа. Тэгээ одоо бас 8 сард манайх нэг ивент хийнэ. Одоо ивент гэж ярьдаг болчих ч тийм. Яг найрны удирдал болохоор манайх өөрсдөө энд гүүгээ ачдаг байхгүй. Тэгээ манай айрагч юм бол бас их алдартай шүү дээ. Оо за. Айгуу тийм хас. Одоо болгоны сайхан айраг сайхан. Тэгээ манайх бол бас ард дээр нь шил дарж авах байх гэж бодож байгаа. Тэгээ тэрийг би бас нэг хүмүүст түгээн дэлгэрүүлэхтэй үзүүлэх, амсуулах тийм зорилгоор манай боржиг найр гэдэг чинь өөрөө нарийн дэлтэй. Ер нь тийм. Тэрийг бас нэг ивент болгох хүмүүст таниулах, харуулах байгаа. Заавал нэг тийм үрдэг үгээр маань сайхан айргаа аваад тал нутагт яаж жаргаж болдгийг яаж ирч хүч энерги авах болдгийг зөвхөн санагдаж байна. Монголч дээр ийсэл тэр олоолаа нийж баярлаж фокус гэж ирч хүч энерги бэлгээ баярлах юм байна. Тэрийг бас нэг ивент маяг юм байна. 8 сар хэднэр хийх. Ер нь зорилго маань 7 хоногийн хагас тутам сайдар болгох хийх санаатай байгаа. За айраг маань ер нь айраг эсгэх технологич бас их тустай нэрээ. Тэгээд нөгөө яаж яхаас хэрүү ороод тэгэхээр айраг улам гоё бол. Манай айрагч яг л нэг кола шиг л хаварс их гээл. За нэг 7 хоногийн хагас бүтэн сайн ивентийн хамтдаа хийя. Тий. Тэгээд тэнд тал дээр одоо судалж байна. Өөрийнхөө хэмжээнд судалж байна. Тэгээд таньдаг бүхэн болгондоо урилга илгэн. За. Тэгээд тэр нэг айраг уугаал нэг шарсан махаа идээд нэг дэмбэдэл хуруудаа нэг баг зэрэг хөвчөрсөн тийм гоё найбэд шүү дээ. Тэ амар чанга байхгүй. Пип байхгүй яг тийм ирүүл. Тийм найрыг хий гэж бодож байгаа. За манайх 8 сард
Найранд бэлтгэж байгаарэ. Хэдүүлээ цог нэг өдөр найрлаа. Гоё айраг. Гоё айраг бол бас гайхамшигтэй. Энэ хараа модоо дагаад ингээд хөрсний бүтэц өөрчлөлтөд байна уу? Тэгээд асуу байгаамаа. Тэгээд нөгөө хамгаалсан услаатай талбай болохоор ер нь ярьдаг шүү дээ нөгөө говийн хөрс үнцээ болцдог гэж. За. 100 жилийн дараа ч гэсэн чийг нь ороод дараа нь ахын бол уудаг гэж. Тэгээд энэ ороо ингээд хасцсан талбай болохоор тэгэхгүй миний л мэд анх ирэхэд бол таана хялга нь хоёроос өөр юм байв ш. Одоо тэгээд авчил нь 10 гаруй төрлийн ургамал байгаад тах шиг. Тэгээд энэ нөгөө анх нөгөө мод авсан тайлхтай бид чинь нөгөө өсөлгөө авсан тавьжаас тэрний дагсан бас янз бүрийн юм орж идэг гэж магадгүй. Тэгээ миний анзаарсан хамгийн их орсон 5 сал. За. Миний таньдгаас. За. Тэгээд яг л энэ рүү ороод яг л хангаа шиг өглөөгөр ингээл хөх үнээс татаад бас их гоё штэ. Өнөр та нар бол гоё байна. Ер нь хэдэн төрлийн мод байна? 20 төрлийн мод байна. 20 төрлийн мод байгаа. Яг нүд төрөл тайлсан байна тий. Тийм хүрээнд өөрсгөн байгаа зүйлсний модоос алим тарьсан. Алим маань энд цэцгэлсэн. Нөө за. Тарин алим. За. Тэр маань цэцгэлсэн. Цацарган байна. Ер нь олон төрлийн биш үү? Улаан антаар, хөх антаар байна. Хар антаар байна. Тэгэл тиймэрхүү модод байгаа шүү ер нь. Жимсний бас цөөхөн төрлийн байгаа. А зүгээр гоёлын бол 3 төрөл байна. А бус нь бол зөвхөн нөгөө хамгаалтыг зориулсан. Энэ нас ч одоо 8 9 нас бид ихээс эсүүлээ. Ингээд нэг нас тарьсан. Тэгээ энэ чинь их жижигхэн байсан юм аа. Тэгэл энэ их байгалийн шарав хичээд авта тий. Өдөр нэгэд салхиныхаа дагуу ингээд матисан байна шүү дээ тий. Ер нь бол ансаар ингээд нахалцсан байгаа. Тийм ээ. Тэгээ нэг салаадаа ургаад өнслөн өндөр болоод. Энэ чинь шилбүүсэн дуустал бол лагчмал шилбүүс дуустал бол модны хөшрөл юм аа. Энэ хар мод болохоор шилбүүсэн дууссан дараас нэг яг навчиж байгаа юм шиг гацчих. Энэ хар мод чинь яг нөгөө айхтар салхи шараны үр нэгтгсэн байхгүй юу? За энэ яг хүчтэйдээ гэж батсан чинь ингээ хөөхөн зөөлөн ингээ мөхн гацрээ. Тэр нь бол мөхн байгаа мод шүү дээ. Хангаа завл ном. Манай эндээ болохоор ингээ зэхий шар болоод гэсэн. Тэгээд одоо энэ чи хөөхөн ингээ юу багцаагаа өгөөд байгаа шүү дээ. Энэ нараас гэсэн ингээ багцаагаа өгөөд гэсэн байна. Ер нь бол хэмжээнд ургаал байгаа юм уу? Энэ өөр ингээ тоглоом шиг багцаагаа наадаа. Харин Хөрхөд. Энэ тал настай сүрж оргож байгаа идэвхтэй бас хайртай. Хайртай байж байгаа. Одоо энэ чинь магадгүй одоо эндхийн унган ургамал болж хуурж ийн гэсэн шүү дээ. Өөр юмсан үү? Энэ одоо энэ хөөх. Энийг битүү цагаан байсан юм аа. Тэгээд саяны хүүхдийн. Энд тэгээд өрөл шүү дээ. Жижиг айлм. Цол витамин С-тэй хүүхдүүд их түүж идэх юм чинь. Цагаатай. За, ажил хөдөлмөр гэдэг чинь гайхамшигтай амттай юм а тийм аа. Одоо бол эндээсээ салахгүй юм байна шүү дээ. Салахгүй шүү дээ. Олон ирээд юу их хансагтай амьдарч байгаа юм байна. Асууж шиг үлдэх юм байна. Улам гоё болгомаа санагдаад шүү дээ. Энэ орчин үеийг харуулах хараа манайхаа. Тэгээд энэ Улаанбаатар хотод байхгүй хот орчмын одоо манайх чинь тэгээд ажилласан хүмүүс байна шүү дээ. Тийм байхгүй тийм өрмөц сонирхолтой, дизайнтай, тав тухтай тийм орчныг бүрдүүлсэн байна. Энэ нэг хэн хэвээ өөртөө хэлсэн гэдгийг сонсоод бас л гайхах гал байна л да тий. Тий. Манай өөртөө хамтарчил хийсэн. Бас нэг хошооны гişүүд байна. Өөрсдөө хамаатан садан байна. Хошооны гişүн болгоно нэг юм башин хийсэн гэсэн үг тийм ээ. Ер нь баг. Баг тийм. Тэгэл зүүнээ үйлчлэх хүүхдүүд нас гадны жигчтэй хэлж авчдаг. Уран хартай. Өдрөө нэхлээд байна шүү дээ. Арч үзье. Энэ өвлнаас баг ингээ нараар авчихлээ. За. Одоо энэ хон дулааны асуудлыг шийдэх хүчинтэй хэмнэлттэй байх нь аюул чухал гэдэг шүү дээ. Тэгээд энэ жижиг капсул юм да. Энэ та нар дахиад хийх юм шиг байна. Хүмүүс хэлэх асуу үгүй хүн болгоод энийг захиалгаар хийх үгээ асууд юм. Гэтэ захиалгаар хийхгүй хаа. Одоо манай ажилчид маань
одоо болно гэсэн. Өөр газар хийж юу алдахгүй гэдэг шиг тийм үү? Тий. Одоо энийгээ л өдөн татаад байгаа яваад яв гэсэн. Тий. Ингээл нэг удаагийн бодлоо хэрэгсэлтэй. Одоо 3 удаа бол явж очих واخа. Тэгэхээр юу гэж бодож шээ. өнөр мөндөр бол одоо яг чинь байгалийн мотор өмдтэй үнэхээр гоё шүү дээ. Одоо энэ жишээл энд гадны хүн чигтийн үжигч дээр нэг ханал хэдэн төгрөг ханах вэ? Энэ өглөөний цайг ханаад 350 гэдэг. Ингээ 3. Энэ сундаг. Гэ 4 хүн бол хангалттай орчин дүрнээ дүрштэй, кофе ширээтэй, урд хоол захиалга хийгээд чинь тэгээд ийм газар. Нийт одоо 10 капсул байгаа. Ер нь бол нөгөө гаднаас оруулж ирж байгаа капсулын дэргэд Монгол хүн өөрийн сэтгэлгээгээр өөрөө бодож дизайныг хийсэн өөртөө хийсэн юм байна. Тий, орон нутгийн онцлогийг салхих гэж нэг юм биш тий. Тэгээ бас эрчим хүчний хэмнэлттэй тог тохыг бий болгох гэж юмнээс орсон. Арга сууц байна да. Манай тусдаа нэг эзэмтэй. Тэгээ би заримдаа хүн ирэл автыг. Эзэн манайгаш хонж нөө манайгаш дээр хонолох байх гэдэг хүү гаагаа юу? Заримдаа яриад танах руу оруулах хүн ирсэн байна гэдэг. За энэ удаа авъя, дараа авъя. За энэ удаа авчих гэдэг. Яваа захиалга. Ер нь тэдрийнхээ өсөл юу гэр лавнда. За юм байна. Тэдрийг өөрөө сонсохтой нэг юм байна. Тийшээ очиж үзчихад тэгээд тэрний тухай нэг ярьчаад танах хэдийн анх нүүж ирсэн. Сууцыг чи нэг санахмаар байна. Бид энэ тооцоотойгоо ирсэн. Тэгээд айгүй жижиг аяах шиг гэртээ дотроо ирсэн. Тэгээд нүүгөөд бүр залхацсан. Тийм байсан. За энэ амьдрдаг өргөө гэрээ өөртөө. Одоо та нар энд амьдарч байна уу? Тэнд манай ээж аав ах их энэ манайх энэ талаас болохоор жочид төлөж байдаг байсан. Бас нэг өрөө. Лагшэр өрөө байгаа. Энэ үедээ бол манай лагшэр өрөө байгаа. Башин байгаа хаус. Одоо бол ямар ч хүүтэн салхи шуурга бүх асуудал бол байхгүй. Сайхан амар тайван амьдрал хөтлөж байна тийм. Тийм маш нөгөө салхи шараа бороонд тэр гэрийн дээвэр яндан хөдлөх хэсэг шүү дээ. Яартаас 3 жил сайхан л. Тэгэхээр энэ хамгийн гол манай хэн ч нөө пассив хаус гэдэг лөө. Нарны энерги өвөлтөд болчихсон. Ер нь нэг тенер. Одоо бүх ноол ус бохор бүгд дотроо. Бүгдээ шийдсэн. Төвтэй ажиллах нь төөс илүү болчихсон шүү дээ. Ер нь л тий. Төв чинь нэгдсэн дөрмаар хаалаа таачдаг энэ төр манайд бол дуртай цацаагаа байна. Сайхан амжилт нөө сайхан амжилт. Тийм битний яг мөрөөдлийнхөө бяцхан баян бүгд. Адуу малч одоо ингээл хашааны гадаа багшлаад ингээд байна тийм үү? Тий, одоо энийг чинь 7 сар өнгөрөөл 8 сар төгөлөд барина да. Гүүгээр. Энэ цохор гэр чинь одоо юу те? Энэ цохор гэр. Чинь осын авраг. Осын авраг болоход. Манай нөө. Энэ өнгөрдөг 25. Осын авраг болчихсон болсон. Төр төлбөрөө үнэлсэн. Баяртай гоо. Осын авраг малчаа. Одоо осын авраг аач ингэж байх юм уу гэдэг шиг мод. Тий. Байвал бас авчмаарсан нэг зүйл. Хамгийн гол ингээд нүдэн дээр ил байгаа болохоор нэгээрээ заавал авах шаардлагагүй. Хүн болгон хараад мэдэж байгаа. Энээс өөрөө кайф авч ийн. Ирчиг энерги авч ийн. Батлаа ядраад авч ирээ. Тэгээд энерги хараад маргааш нь сэргийш. Гоё ингээд өөрийн гараар өөрсдийн гараар бүтээсэн юм чинь. Тий. Бүх түүхийн бичлэгдсэн баяртай л байна. Миний хувьд бол хань ихтэй ч одоо хоёулаа хар багасаа сургуулиас гараад малчин болсон. Тэгээд бас нэг төөлийн зарим маань усын авраг малчин байх гэсэн юм би тэгээд тэр маань бас биелсэн. Мөр ойж байгаа юу? Мөр ойна. Тэгээд сүүлийн жил нөө ачхаа ажилдаа би ачхаа ажилдаа гараад мөр орохгүй байгаа. Одоо энэ жилээс уян шүү гэж байгаа уйх баха. За. Ер нь л уйдаг гэсэн юм. Сайн дажгүй уял ах шүү. Тэр моногны эзэм болсон байсан гэсэн тийм үү? Бичээс манай нөхрийн бас мөрөөдлөсөн баха. Мөрөөдлөсөн. Хүн бол тийм адуу. Зүгээр одоо алтан төлийн эзэн гэдэг чинь бас 3 төрөл дээр идэв шүү дээ. Хорооны биш, үнийг биш шүү дээ. Оногны холсонд бас их баярлсан шүү дээ. Хүний хөдөлмөр. Энэ хараа нэг юм өөрөө иргэдэг. Эднийх өөрийнхөө сүргээс гэдэг юм уу да маха боловсруулах үйлдвэрүүд юм янз бүрийн бүтээгдэхүүн байдаг. Энэ маань бас юу болсон гэлээ сая шагнал авсан уу? Тэгээ эн чинь 2019 онд
нөгөө говийн бүсийн тоогооч нар оролдоод нутгийн брэндийн дэд байрын шаналтай байна. За за. Энэ хоол маань. Энэ тоног төхөөрөмж өөртөө хийсэн юм уу? Тэ урд захиалж хэллэгсэн. За. Тэгээ санаагаа ерөөхдөө ийм хийгээд өгөөл тий. Одоо ер нь бол орон нутагт ганц манай хаталт байдаг баг. Ер нь хотод бол ингэ ширхэн шаарддаг юм билээ. Гэтэ нөгөө яг энэ утаан дээр биш нөгөө тусдаа нөгөө газтай тим юм дээр шаарддаг юм билээ. Энд өөрөө нөгөө утаан дээр гэрэлдэж шаарддаг болохоор амтны их гоё. Тэгээ шүүсээ дотгошоо татдаг учраас их зөөлхөн гоё. Зүгээр хонч биш энэ чинь хөлгөр хийж байгаа. Тий 2 настай 18 сартай ханаар гэсэн үг байхгүй юу. Тэгээд энэс том болоод ирэхлээр түүх ирэх гэдэг юм. Яг л стандартны энэ. Одоо 22 хилтэй хоныг шарж ээж нэг 18 эцэг бүтээгдэхүүн 18 хилтэй гарч байгаа юм да. Тийм. Тэгээ ер нь нэг 20 хүнд бол хангалттай сайхан зоогуулна да. Хүндэтгэлийн зоог шүү дээ. Ер нь энэ сая төмөр замаас захиалсан. Тэгээ өнөөдрийн захиалган дээр та нэг юм одоо хэдээр 450 мянга гаргаад. 450 мянга гаргаад. Төлгөө 450 мянга болгож байгаа юм шүү дээ тийм үү? За үндсэндээ тийм. Үндсэндээ тийм. Нэмэлт хөдөлмөр шингэлтэй. Мэдээж маш хөдөлмөр шингэж байгаа. За тэгээд ер нь нийт хүмүүстэй малчтаа ч гэх юм хандаад зүгээр хөдөлмөрч болдгийг гэдгийг бол харж байна. Тэгээд тэдэртэй хандаад нэг тийм дардамдаа хандаад өгөл нэгтэй арай томцчих гээд байдаг тийм. Зүгээр санаа тийм яаж яав гэдэг нэг тийм гоё өгөлээч гэж. Тэгээд хоёлаа ярилцлага өндөрлөө. За энэ хоршиж нэгдэж чадвал тэгэл сонсондоо зорсондоо хурж болно л гэж хэлье да. Гэж хэлсэн дээ тий. Ер нь бид нар хоршоог бол ийм хэмжээний босохгүй. Нэгдэг бол ийм хэмжээний босохгүй. Тэгээ нэгдснийх нэгэндээ итгэл хүлээлгэж итгэл дааж чадсных хэмжээнд дааж чадсан учраас бид ийм хэмжээнд төрсөн гэж бодож байна тий. Энэ өндөрлөгөөс харахад ялгаад байна. За. Тэгээ яг гарсан үйлдвэрлэлд гаргаж байгаа бүтээгдэхүүн болго маань олонний сэтгэл санаанд нийцэж байгаа учраас урамтай байдаг. Бидний гол зорилгомоор бол чанар стандартын дагуу чанар стандартаар бэлдсэн бүтээгдэхүүн айрыг бол чанар стандартаар нь эсгсэн яг технологийн дагуу эсгсэн махбол одоо бас ялгаа авахгүй чанар стандартаар яг чин сэтгэлээс үйлчлдэг учраас эргээд бидэнд бас их хүмүүс ханддаг. Тэгээ тэр маань бас бидний ажлын бас нэг том ололт байх гэж бодож байна. За нэг юм уу гэр бүлтэй танилцлаа. Үнэхээр бас гişиг болохоос хоршоо гэж яаж ажилтгөө хөдөлмөрийн үр шим өдөө орон нутгата яасан сайхан өөрөнгөсөн аз жаргалтай баян бүрдийг бий болгож чадах уу гэдэг талаас бол та бүхэн тодорхой хэмжээгээр харсан бахаа гэж найдаж байна. Баярлалаа. За баярлалаа та бүхэнд ч гэсэн.